Монгол Улсын шадар сайдын баталсан удирдамжийг хүрээд онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу сар шин гэр хороолол нэгдсэн арга хэмжээний хүрээнд дорнод төс эрчим хүчний систем, төрийн өмчит компани, Сүхбаатар аймаг салбарын ажилчтай хамтран гэр хорооллоор галын аюулаас өртөн зэргийг арга хэмжээг зохион байгуулан санамж зөвлөмж хүргэн ажиллаж байна. Сар шинийн баяр болохын үед айл өргөд захилгаан галгааны хэрэгтэй эрс ихсдэг. Иймд иргэд та бүхэн гэрэл захилгаа, яндангийн сонол, фишн зуухны аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Монгол Улсын шадар сайдын баталсан удирдамжийг хүрээд онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу сар шин гэр хороолол нэгдсэн арга хэмжээний хүрээнд дорнод төс эрчим хүчний систем, төрийн өмчит компани, Сүхбаатар аймаг салбарын ажилтай албаагчтай гэр хорооллын айл өргүүдээр галын аюулаас өртсөн зэргийг арга хэмжээг зохион байгуул санамж зөвлөмж хүргэн ажиллаж байна. Сар шинийн баяр болохын үед айл өргөд захилгаан галгааны хэрэгтэй эрс ихсдэг. Иймд иргэд та бүхэн гэрэл захилгаан болон яндангийн сонол, фишн зуухны аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Монгол Улсын шадар сайдын баталсан удирдамж онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу онцгой байдлын газрын албан агчид, дорнод төс эрчим хүчний системийн төрийн өмчит хувьцаат компани, Сүхбаатар аймаг салбарын албан агчтай гэр хорооллын айл өргүүдээр сар шин гэр хороолол нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж иргэдэд санамж зөвлөмж хүргэн ажиллаж байна. Сар шин болоход холбогдуулан айл өрхийн цахилгаан галгааны хэрэглээ эрс ихсдэг. Иймд иргэд та бүхэн цахилгаан, яндангийн сонолт, фишн зуухны аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Мөн баяр амралтын өдөр эхлэх гэж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн жолооч нар иргэд хол ойрын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж гарах, мөн мэрэгжлийн байгууллагаас өгсөн санамж зөвлөгөө сонсох, бага насны хөгжлийн бэрхшээлтэй иргэд өндөр настан хараа хяналтгүй орхихгүй байх. За ялангуяа гол мөрөн ихтэй газруудаар явах зорчихдоо баталгаад гарам гарц гүүрээр зорчихыг онцгойлон анхааруулж байна. Гадуур ханиад томоо ковидын нөхцөл байдал өндөр байгаа тул иргэд хөдөлмөрч та бүхнийг сар шиндээ гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэхийг онцгой байдлын газраас уриалж байна.